Улсын эчин төвшингийн Батмагна улсын ярилцага мөнгө баяраар дөрөв давлаа. Цаагуудаа дөрвөлүүлсэн давлаа. Дөнгөж гарч барай зэрэн дээр гудатаа дөрвөлүүлээд тойроод авч байна. Баянгар аймгийн жинс мэрэгдэх Монгол улсын эчин төвшингийн Батмагна улсын зан хүдэр болгоор 5 давж шөвгөрлөө. Улсын ашин зулуун баталж байна. Одын авлаа Батмагна начин хүрээд хоолоо. Арчан дэрлээ давлаа. Баянгар аймгийн жинс мэрэгдэх улсын эчин төвшингийн Батмагна баруун хавирсан үеийн шүүр тагмаараа шүүрч аваад гараа холбож аваад тэндээс нь лавшруулаад арагшаан зай өгөлгүүд ирлээ суулгачихсан. Улсын эчин төвшингийн Батмагна улсын ярилцаг зоригт батраар 6 давж Монгол улсын гарцаг солны улслыг ангалаа. Улаанбаатар Батмагна давул заан цолон дүрх босол эзэгтэй хариуцлагатай шийдвэрлэхэд юм барилдаанд барилдаж байна. Гараачлаа давлаа. Баян гараачлаа да. Гарччаалаар дангаа зөрөгтэй гараачихлаа. Монгол улсын эчин төвшингийн Батмагна улсын зам баяр үгийн батал зүйгээр болоо давж Монгол улсын заан цолны улслыг ангалаа. За мөн шурамтай ямартай сайхан гараачлаа да. За Баянгар нутгаас Монгол улсын заан цолтой бөгтөрж гарлаа. Тонаймын даван Монгол улсын харитан солны төлөө барилдан мөн ч өөртөө ихтэй сайхан барилдлаа да. Гарч очоод 1 минутын хугацаанд л хоёрын барилдаан шийдэгдлээ. Заатаа хөлтөн суугаад утсан. Хий дарчлаа да. Цочон дээр хий тохиол дараа тохиолдчих шиг байна. За. Хөлтөн суугаа буцаагаад батчихсан. За энэ бүхэн чөлөөт барилдааны улсуудын нэг давуу тал одоо энэтэй. За Монгол улсын эчин төвшингийн Батмагна улсын авраг бүрэн догсоор 8 давж Монгол улсын гарит солны улслыг ангалаа. Ардын хөвсгөлийн 104 жилийн он баяр наадамд үзүүр төрөө болоалтахаар шалгарч үлдлээ. За үзүүр төрөнд үлдэнэ гэж бол маш олон хүн тааварт оруулж байсан. Үнэхээр одоо биелээ болж төрийг баяр наадамд 500 гаруй өрөхөөс 8 давж үзүүр төрөө болоалтахаар шалгарч үлдлээ. За хөлдөн ингэ дахимаар давхар амгаж ороод урагшаан татааш ороогүй хий дартсан байна да. Бүрэн төгс авраг. Буцааж ерөн татсан зүйлгөө бүрэн төгс авраг хий өрөөнд дарчлаа. За 1949 онд одоо Баянгар аймгийн Богдсам имбөх Пагмин аюуш гэж бүх одоо Монгол төрийн баяр наадам төрүүлсэн байдаг. Төрүүлсэн тэр цаг үед нь одоо бас харамсалтай нь улсын арсан цолыг олгоогүй 1958 онд одоо эцээ хойно одоо харьцсан шхуу хойно тэр цолыг одоо нөхөн олгосон байдаг. Тэр үеийн одоо нийгмийн байдлаас шалтгаалсан зүйл болоо да. Одоогоос 34 жилийн тэртээ улсын гарт Понцгийн сүгөө төрийн баяр наадамд үзүүрүүлж байсан ийм одоо амжилтууд байдаг. Одоогоос 75 жилийн тэртээ Баянгар аймгийн Богдсам ариат Монгол улсын арсан Пагмин аюуш гэж бүх төрийн баяр наадам төрүүлж байсан түүхтэй. За зундар хонгор суулаад дуудлаа. За гар аччих үедээ хонгор суунаас дараа бариад авсан да. Толгой ургал дараад хараараа газар тулдсан байна улсын эчин Батмагна. За Сүхбаатар аймгаас төрөө бүх тодорхой, Баянгар аймгаас төрөө бүх тодорхой гэдэг эзэгтэй хариуцлагатай даваа үргэлжилж байгаа Монгол төрийн наадмын төрөө бүх тодорхой. За толгой ургалаа бариад авсан. За бүхэн чөлөөт барилдааны улсууд бол толгой ургалаад одоо хэвчлэн энэс одоо урагшаан гутатаад байдаг. Гутатсаар байгаа одоо зарим нь тойроо тэгээд алсын шуудагийн нэрсэн дүрээ дамжаад ард нь гарчдаг. Зарим нэг нь урагшаан ингэж гутатсаар байгаа одоо сөвдөг өвчдөг. Тас хүрээ хөдөлний урагшаан гутатахгүй зөв толгой ургалаад Батмагна эчингийн одоо баруун урагшаан гутатлаа. За томбрайдаа сахаад татлаа. За арай тохиолдуулж амжааг байгаа яарч болохгүй энэ дээр бол ухаантай барилдах ёстой. Саавасаад ирсэн гэлээ. За сая ч мөн чихтэй хүүллээ. Баруун хавирлаа. За Батмагнаас гараач харж мод гараачлаа. Давлаа. Төрийн наадмын төрөв Баянгар нутгаас давлаа.
хэрэгтэй. Тэгээд 76 жилийн дараа Баян хонгор нутгаас Монгол наадмын төрөв бүх тодорлоо. Баруун хотоос гарачсан. Гарача ямар сүрхий даацтай болов. Тэр баруун горны хонгор сугны барьц бол онцгой сайн дарж одоо гарачлаа. Гарачанаас илүү тэр хонгор сугны барьцыг маш сайн доошон дарж одоо яалаа. Заман ч одоо онцгой сайхан наадам боллоо доо. Тэгээ наадам бол ээлжтэй байдаг. Ховд аймгаас төрөв тодорхой ховдынхан баярлж байдаг. Увс аймгаас төрүүлээд увсынхан баярлж байдаг. Арангайгаас төрүүлээд арангайхан баярлж байдаг. Наадам гэдэг бол одоо ээлжтэй байдаг. Тэгээд сайн бодоход аав нь бол удаа за тэргүүн богд дэвжээнийхэн бол энэ жил бас онцгой сайхан шийдвэр гаргасан. Наадмын юу одоо эвлэлдэн нэгдэж одоо хоёр дэвжээгээ нэгтгэж энэ дээр одоо засуул нь одоо жоохон зөвлөж одоо жоохон сэтгэлийнхаа өөрлөг жоохон дарах хэрэгтэй. Одоо сайхан дугаан тойрч одоо энэ дэр рүү гарна. Ерөнхий жигсэн зарилэг уншин цолгоон гардаж явна. За схүйр бол мөн ч их дэх хүлсэндээ эхлээд бол дөрвөлүүлээд хомбрайдаж дараад зан дээр гарчсан. Энэ зүүн гарны хонгор сугыг бол маш сайн доошон дарсан. За 76 жилийн дараа Баян хонгор нутгаас Монгол наадмын төрөв бүх тодорлоо. Баян хонгор аймгийн Жинс Мариат алдар спортроо тэргүүн богд дэвжээний бүх Энг төвшингийн Батмагнай начин төрийг баяр наадамд 9-5 төрүүлж Монгол улсын арсан цолны улсыг хангалаа. Сүхбаатар аймгийн Онгон Мариат хилчин спортын ороо эвд чулуу компани бүх аймгийн Урс орлон Нямдаржийн өсөх баяр төрийг баяр наадамд 8-5 үзүүлж Монгол улсын гард цолны улсыг хангаа тугаан тойрлоо. За үнэхээр одоо бас онцгой тийм сайхан наадам боллоо доо. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дугаар 127 улсын арслан цол олгох тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1 9 дугаар зүйлийн 9-ийн 3-ын 5 дахь заалтыг тус тус үндэслэн зарлиг болгох нь үндэсний баяр наадам тулгар төрийн 2234 их Монгол улсын 819 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 114 ардын хувьсгалын 104 ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд 9-5 төрүүлсэн Баян хонгор аймгийн Жинс цумын харьяат алдарт спорт хороо тэргүүн богд дэвжээний бүх энх төвшний Батмагнайд улсын арслан цол олох сугай зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцүү